Дасгалын суугтай давтамаар л намайг курс хийдэг. Би дасгал хөдөлгөөнийг шинжилгээ ухааны үндэстэйгээр олон нийтэд ойлгомжтой хүргэхийг зорддог. Өмнөх видеогоор би урагшилсан толгоон байрлалыг засах 5 дасгалыг хуваалцажсэн бол энэ удаад би олон 10 хүмүүсийн дунд асуудал болдог нурууны доод хэсгийн өвдөлтийг багасгах дасгалуудаас хамгийн шилдэг гэж бодсон 8 дасгалыг сонгож бэлдлээ. Тэгэхээр хүний биеийн эдүүд нэг байршилд 20 минут байхад тухайн тэр байршилтаа хувьсаж ордог гэсэн тийм судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл бидний нуруу өвдөж байна гэдэг маань бидний амьдралын хэв маяг, ажлын маань хэв маяг, эсвэл бол бидний зөв зогсож байгаа эсвэл сууж байгаа хэв маяг маань буруу байна гэдэг хариултыг цаанаа хэлээд байгаа юм. Үүнээс үүдэлтэй ажилтнуудыг мэрэгчлэтнүүд авч үзээд 5 янзын юм позны ажилт байдаг гэж үздэг. Тэр позны талаар би бас урд нь блог дээр биччихсэн. Тэгэхээр хүний нурууны доод хэсгийг бид нэр lumbar гэж нэрлэдэг. Тэр хэсэг нь миний анзаарч ажигласнаар ерөнхийдөө нэг 4 гол хүчин зүйлээс хамаарч байгаа нэг нийтлэг тийм шинж байгаа. Үүний эхнийх нь удаан хугацаанд суусан байрлал. За үүнээс шалтгаалаад бид нар ямар нөхцөл байдал үүсэх гэхээр хүн удаан суухлаар хүний уртлын арцгийн уртлын булчингийн эдүүд агшаад хойдлын энэ булчингийн эдүүд сундаг. Тэр сунсан булчингийн эдүүдийг бид нар буцаагаад агшаагаад байранд нь оруулаад уртлын эдүүдийг буцаагаад сунгах хэрэгтэй болдог гэсэн үг. Хоёр дахь нь удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаас үүдэлтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө хүний бие физиологи маань уул нэг юм хөдөлгөөнтэй байх тийм байглаасаа тэгж бүтээгдсэн тийм бодгаал гэж хэлж болно. Тийм болохоор хүн ингээд удаан суух нь бол яг энэ 90 оны хамгийн тийм биднэрт аюултай тийм үзэгдэл гэж хэлж болно. Гурав дахь нь хөлийн арын булчин буюу hamstring булчин чангарснаас үүдэлтэй. Түүнийг бид нэр ажилтнууд буюу postural deviation гэж бид нэрлэдэг байдаг. Түрүүний дурдсан тэр 5 ажилтны нэг болох sway back гэдэг ийм ажилт бий болдог. Тэр нь ямар учиртай гэхээр артлын хүний булчин ингээд чангарчихлаар хүн их урагшаага таазны хэсэг нь урагшаага болоод идэг. Өөрөө sway back-тай байгаа эсгээ үзэж болох нэг амархан шалгуур бол бидний шил зогсож байх үед шилбэний үе за энэ суур арцгийн энэ үетэй маань яг нэг шүлүүнд байх хэрэгтэй байдаг. За ингээд дасгалдаа орцгоё. Эдгээр дасгал нь ерөөдөө ямар ч хүнд тохиромжтой тийм дасгал гэж болж болно. Гэхдээ дасгал хийхээс урьдчилан таны эмччин эсвэл барай засалт чинь ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхийг хориглосон болвол та энэ дасгалыг битгий хийгээрэй. Заавал эмччин юу гэж хэлсэн түүний зааварчилгаар байгаарай гэж хүсэж байна. Ингээд дасгалд оръё. За дасгалуудыг хийхэд ерөөдөө танд ганцхан матрас л хэрэгтэй. Надад матрас байхгүй учраас би зүгээр алчуур тавьчих. Та ч гэсэн гэртээ бас дагаад алчуур тавиад хийгээд үзэж болно. Ямар ч гэсэн өвдөгч нь тохооч нь өвдөхгүй гэж ойлгож байна. За ингээд эдгээр дасгалуудын арталт бас олон жилийн судалгаа олон эмч нарын эсвэл судлаачны судалгаанууд байдаг гэж хэлж байна. Түүнээс тийм учраас их тийм бүгд цаана утга учиртай дасгалууд байгаа шүү. За эхний дасгал cat camel гэдэг дасгал муур тэмээ гэсэн үг тийм ээ. За дээшээгээ ерөөдөө юм дөрвөлжилсэн байралтай байна тийм ээ. Хоёр хөлний хооронд зайтай, хоёр гарны хооронд зайтай. Тэгээд дээшээгээ болох нь болохоор за тэмээ доошлохтой болохоор cat гэдэг юм дасгал. Дээшээ болохдоо тэмээ болохдоо амьсгаагаа аваад бөмбөлгөөд тийм ээ. Доошоо болохдоо амьсгаа гаргана гэсэн үг. За таны нурууны хөдөлгөөнийг уян хатныг л сайжруулж ийн гэсэн утгатай. За ингээд хэдүүлээ дасгалаа явж эхлэе. Бүгдийн хоёул хэдүүлээ 12 удаа ч юм уу яваад үзье. За 1 2 3 4
5 6 7 8 9 10 дахиад 2 явлаа 1 2 за дундуур нийлүүлээ амрыг за дахиад явлаа 1 2 гүнзгий амьсгаа аваад доошо гаргалаа сайн байна 3 4 5 сайн хатаад буцаад бөмбөлөглөө хотоолоо амьсгаа гаргалаа 7 сайн байна 8 9 10 хоёр явлаа 1 2 за хоёр дахь дасгал маань child's pose гэдэг хүүхдийн pose гэсэн утгатай тийм ээ. За бид нэр өдөр тутамдаа хийж болдог нуруугаа сунгах дасгалын нэг. За энэ child's pose-ыг хийхдээ аль болох гараа ингэж дээш нь харуулад хийвэл илүү сайн. Дээшээ энэ like дарж байгаа юм шиг тийм ээ. Дээшээгээ ингэж эрхий хуруугаа гоцоолгож хийвэл илүү сайн байдаг. За ингээд доошоогоо барин таазаа сайн сул тавиад хэдүүлээ 20 секунд барь. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20 за дахиад барьж агаад хэдүүлээ дахиад хий. За доошоо сонголоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20 за дараагийн дасгал knee to chest stretch гэж дасгал байгаа. Доошоогоо хараа. Дээшийг хараад хөвтөөд за хэдүүлээ түрүүний хэлсэн hamstring гэд болчих сонгоно гэсэн үг. За доошоо өөрлөгөө татаад тэгээ сонгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20 за нөгөө талтай болоо. За өөрлөгөө татлаа 1 2 доотлын хөлийг бол хөндөөрүүлэхгүй 3 4 амьсгаа гаргаад 5 6 7 8 бие сайн сул тавьж өгш. 10 1 2 3 4 5 6 7 8 9 20 knee to chest stretch гэдэг энэ дасгалыг
performance гэдэг бас нэг арай өөр төрлөөр хийж болдог. Урагшаага татлаа хөлөө өөрлөгөө дотгошин ингэж сунгаж өгч болдог. За ингээд нэг яваад үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За нөгөө талд тавилаа. Хөлөө өөрлөгөө татлаа. Хөлөө. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. Доотлын хөлийг сайн газар тавиарай. 1 2 3 4 5 6 7 8 9 20. За сайн байна. Дараагийн дасгал бид нэр хөлөө доошогоо сунгадаг шүү дээ, тийм ээ. Доошогоо сунгадаг дасгалыг бид нэр forward folds гэж нэрлэдэг. За ингээд доошлуулад гараад дайлуулах доош нь явуулна гэсэн үг. Зарим хүмүүс бүр энчээ эргээд загсчдаг санаа зовлтгүй. Ингээл ингээ хийгээд байх тусам ерөөхдөө сайжраад идэг гэж ойлгож болно. За ингээд доошлуулъя. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За сайн байна. За энийг бид нэр хөлөө нийлүүлж байгаад бас хийж болдог, тийм ээ. Хөлөө нийлүүлж байгаад идлээ хийгээд үзье. За доошлууллаа. 1 өөрлөгөө бие татна шүү дээ, тийм ээ. 2 3 4 5 6 7 8 9 10 бариараа. 1 2 өвдгөө нугалахгүй. 3 4 5 6 7 8 9 20. За энэ hamstring сонголт саяны дасгалууд ер нь хамгийн хүнд одоо сайжирч болдог, хурдан сайжирдаг ийм дасгалуудын нэг байгаа. За дараагийн дасгал суугаад хөлөө одоо энийхэн артлаар нөгөө хөлийнхээ артлаар оруулаад хажуу тишээ бид нэр эргэнэ гэсэн үг. За тулаад seated spinal twist гэдэг дасгал. За ингээд сунгаад үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. За нөгөө талдаа явлаа. Хөлөө тавилаа. Аргашаа харлаа. За тохоогоор хөлөө түлхээд тэмээ ишээ харуул илүүсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За сайн байна. За саяны сонголтыг газар ч гэсэн хийж болдог. Газар хэдүүлээ spinal twist-ийг хийгээд үзье. Зарим тохиолдолд бүтэн 2 хөлөө унгаад тийм ээ хийж болдог. Заримдаа 1 хөлөө унгаад хийж болдог. За 1 хөлөө унгаад хэдүүлээ хийгээд үзье. Гараа бол эмтлийн гарыг бол цааш нь дэлгэж өгвөл сайн шүү. За ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За нөгөө талдаа явлаа. Нэг хөлөө шулуун, нөгөө хөлөө нуглаад
энэ талаар нь унгаж өгнө. Гараа бол дэлгэн шүү дээ тийм ээ. Цээж бол дэлгэн гэсэн үг. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За сайн байна. За дараагийн дасгал түрүү эхэндээр би оршил дээр ярьсан уртлын идүүдийг буцаагаад сунгах дасгалын нэг glute bridge гэдэг дасгал байдаг. Glute bridge-ийг хийхдээ бид нэр хоёр хөлөө тулаад дээш нь таазаа өргөж өгдөг. За ингээд гараа дэлгэе. Гараа дэлгээд дээш нь хэдүүлээ. Юу ч гэсэн нэг дээш нь 10 удаа болгоё. Дараа нь дээш нь барья. За ингээд явлаа. 1 2 доошо болгохтаа удаа 3 4 5 6 7 8 9 10. За 10 секунд амраад дахиад хэдүүлээ дээш нь барья. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За гараа дэлгээд дээш нь барья. 1 2 3 4 20 секунд барьж 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За амраад одоо хэдүүл арай өөр glute bridge-ийг яваад үзье. Нэг хөлн дээр ачаалах. За явлаа. 1 2 3 4 ингээд 10 удаа хийн. 5 6 7 8 9 10. За хөлөө солиод 1 2 3 4 буулгахтаа удаа 5 6 7 8 9 10. За сайн байна. За дараагийн дасгал dad bug гэдэг нэртэй дасгал байгаа. Dad bug бас нуруунд бол маш сайн дасгалуудын нэг, одоо шилдэг дасгалуудын нэг гэж хэлнэ. За энийг дээш нь гараа хөлөө өргөөд нуруугаа бид нэр нумруулахгүйгээр юм тэгшгэн байлгах хэрэгтэй. Тэгэхээр хөлөө гараа хөдлөх хооронд нуруу чимээрээс тэгшгэн байдлыг хадгалж явах юм бол нурууч илүү сайжрна гэсэн үг. За ингээд дээшээ барьж агаад нэг хөлөө нэг гартайгаа буулгаад хэдүүлээ 10 удаа явуулах. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За дундуур нь нурууч нь хэрэг өвдөж бол жоох сунгаад амарчи. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За арай жоохон хөндрүүлсэн хөлбрийг явъя. Саяны хэрэг болж байвал саяныхаар яваарай. Арай хөндрүүлээ гэвэл дөрөв мөчөө зэрэг явна гэсэн үг. За ингээд
10 удаа явна. 1 2 3 4 нуруугаа нумруулахгүй шүү. 5 6 7 хэвлээний чинь болчин бас ажиллаж байгааз. 8 9 ганцхан явлаа. 10 за сайн байна. За өөрлөгөө татъя. Саяны дасгалыг мэдээж дахиад 1 юм уу 2 удаа оржуулна. За сүүлийн дасгал. За сүүлийн дасгал bird dog гэдэг дасгал байгаа. Ялгаагүй бид нэр яг энэ нурууны хэсгийг бид нэр хотоолохгүй барих хэвээр. Тэгэл хотоолох юм бол ямар ч хэрэггүй гэсэн үг тий. Тэгэхээр аль болох тэгшхэн байраад бид нэр жингээ жоохон мэдэрнэ гэсэн үг. Нэг хөлөө нэг гартаага өргөөд буцаага тавина. За энийг заавал ийм өндөр өргөх шиг ерөөсөө шаардлага байхгүй. Гол нь нуруугаа тэгшхэн л барина. Дөнгөж хөндөрүүлээл явъя төхөө. За ингээд 10 явчих. 1 2 удаан явна шүү. 3 4 гол нь нурууныхаа тэгшхэн байдлыг л хадгалах ёстой. 5 6 7 8 9 10 за жоохон амрыг 10 секунд амрыг. За дахиад нэг явлаа. Нуруугаа тэгшхэн 1 2 3 4 5 6 7 8 9 хоёр хөлөнд хоорондоо зайтай шүү. 10 За саяны дасгалууд та бүхэнд таалагдсан гэж бодож байна. Хэрвээ таалагдсан бол та бүхэн лайк дараарай. Өөр ямар дасгал хөдөлгөөн сурмаар байгаа комент хэсгээр хуваалцаарай. Мөн миний сувагт subscribe хийгээг болоо та subscribe товчийг дараад хажуудлын хонхын дараарай. Ингээд дараа уулзъя.